За энэ улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай энэ хуулийг хэлэлцжээ. За тэгээд яг энэ дээр нөгөө барилгын салбарт гарсан бас заллан энэ талаар ярьж байна л да. Тэгэхээр өнөөдөр Монголд бол маш олон амжилттай ажиллаж байгаа барилгын компаниуд, барилгын төслүүд байгаа. Сая одоо өргөдлийн байнгын орны даргын ярианд гарч ийн 22 төсөлтэй холбоотой гомдлууд байгаа гэж. Тэгэхээр маш олон төслүүд амжилттай хэрэгжиж энэ Монголын барилгачид өнгөрсөн жил гэхэд 19,600 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан баг. Тэгээ маш олон амжилттай төслүүд дотор мэдээж одоо ийм сар зүйлүүд бас байна. За болохгүй зүйлүүд байна, заллин мэхлэгчд байна. Тэгэхээр бас энэ хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл өгтөө бас барилгын салбарыг энэ төслүүдийг тэр чигээр нь залилдаг, мэхэлдэг юм шиг ийм мэдээлэл ойлголтыг бас нийгэмд өгч болохгүй шүү гэж ингэж хэлмээр байна. За тэгээ мэдээж одоо барилгын салбарт заллин хийсэн одоо тодорхой хүмүүс хэсэг бүлэг одоо зохион байгуулалттай ийм зүйлүүд байгаа. Олон жилийн өмнөөс мөн одоо энэ урлаг соёлын одууд, олонний танил хүмүүс оролцоол одоо байр авбал ланд 300 бэлгэлнэ гэж хүртэл сурталчилгаа олон нийтийн мэдээлэлээр явж исэн. Өнөөдөр яг шудраг бизнест бол ийм боломж байхгүй шүү дээ. Байр барьж өгчөө, дээр нь дахиад ланд хаус барьж өгчөө, дээр нь дахиад ланд 300 бэлгэлж идэг ийм санхүүгийн загвар модель бол байхгүй. Ийм зүйл бол анханасаа заллин хуурам мэхлэлт байдаг. Тэгээд одоо энэ өөрчлөлтөөр бол яг энэ өөрчлөлтийг оруулснаар бас бүх юмыг хаачиж байгаа хэлбэр биш л дээ. Тэгэхээр энэ өөрчлөлт одоо ингээд улсын бүртгэл дээр одоо ч энэ дутуу барилгын гэрчлэгэн дээр тэмдэглэгээ хийлгэж байгаа байр захиалсан иргэдийн хүсвэл. Тэгтээ зэрэг одоо энэ олон нийтэд ил тод болгож энэ мэдээллийн санг ил тод болгосноор за энэ бүртгэлийг илүү одоо боловсронгуй болгосноор ер нь энэ эдийн засаг санхүүгийн одоо ямар нэгэн үр дагавар гарах уу? Энэ дээр ер нь ажлын хэсэг одоо энэ бүртгэлийн байгууллага энэ тооцоо судалгаа хийсэн зүйл байна уу? Тэгэхгүй бол бас нөгөө талд нь эн чинь барилгын маш олон амжилттай ажиллаж байгаа төслүүд компаниудаа бас хүндрэл үүсгэсэн, цаг хугацаа орсон, улсын бүртгэл дээр ч бас очир дараалал үүсгэсэн ийм зүйл болчихъя гэж ингэж бас бодож байна. За нөгөө талд нь бас нэг өөрчлөлт орж байгаа энэ хаяг олгох асуудал дээр одоо үл бодит байдал дээр үнэн улсын комисс ажилсны дараа барилгын хаяг олгож байгаа, орон сууцчлалтын хаягийг олгож байгаа. Тэгтэйгэн зэрэг энэ одоо өнөөдөр Улаанбаатарын хотын хаягжилт чинь ингээд ойлгомжгүй болцсон. 101, 102 гэж явж яснаа, 150, 60 гэж яснаа, дараа нь дахиад эргээд 103, 4, 5 дугаар байр гэдэг ингээд алаг цоог болцсон, энэ тэнд болцсон. Тэгэхээр энийг ингэж зэгцэлж эхнээс нь зураг төсөл батлахдаа энэ зүйлийг хийж явах нь бол зөвөө гэж харж байна. За тэгээ ер нь цаашдаа одоо яг ийм заллин мэхлэлт энэ хууль бус юмнуудыг ингээд бүр одоо хааж эрсдлийг бууруулъя гэвэл барилгын компани нь барилгаал барьдаг. Энэ борлуулалт, зуучлал энэ зүйлийг бол тэр хөрөнгө одоо менежментийн компаниуд буюу хөрөнгө зуучлалын компаниуд нь хийдэг болох тал руу энэ барилгын хуулийн төсөл дээр өөрчлөлт оруулах ёстой. Ингэж ээж энэ салбартай холбоотой энэ одоо хуурам мэхлэлт зайлын юм явна болохоос ш өнөөдөр бол барилгын компани барилгаач барьж байна, борлуулалтад хийж байна, зарим нь дараагийн ашиглалт буюу цөөхөөч хариуцаа явж байна. Энэ дунд чинь энэ асуудлаас чинь болоод бас заллин гарч байгаа маа. Тэгэхээр энэ дунд нь зуучлалын компаниуд байгаа, хөрөнгө зуучин компаниуд байгаа нөхцөлд бол энэ заллин мэхлэлт энэ зүйлүүд бол гарахгүй гэж ингэж харж байгаа. Тийм учраас энэ хаягийн асуудал, энэ эдийн засаг санхүүгийн үр дагавар гарах уу гэдэг хоёр асуултанд бас хариулт өгөөч гэж хүсэж байна. За, хууль санаач хариулъя. Сайн зэрэг шүү. За, нэмээд манай бас бүртгэлийн байгууллагаас бас нэмэлт мэдээлэл өгөрөө гэж хүсэж байна. Би бас хоёр гишүүнтэй санал нэг байна. Энд одоо шударгаар бизнес эрхэлж байгаа барилгын компаниудаа бас хамгаалах зорилготой хууль юм байна. Яг нэг тогоонд байгаа учраас аль нь одоо ялагдахгүй байна. Хоёрдугаарт манай татварын бодлого байна. 10% татвар 25% ингээ хоёр шатлалтай. Дундын хөлбөр байхгүй. Тэгээд 6 тэрбумаас дээшээ давсан орлого болгон дээр нь 25% татвар байдаг учраас компаниуд жижигэрдэг. Яг захиалга өгөхдөө нөгөө охин компани гэдэг юм уу, эсвэл хараат компани, эсвэл нэгдэн сонирхттой этгээдүүд маш олон байдлуудаар захиалга борлуулалтаа авдаг. За яг энэ схем ч гэсэн заллин мэхлэгчид ашиглацдаг. Нэг офис сууж байгаа л гэрээгээ зурхтаа шал өөр компани нэр дээр ангуудаа мөнгөө ийшээ шилжүүлчих гэдэг юм уу. Ийм олон зүйлүүдээр яваа иргэдийг хохироодог. Тэгээ үн чударгаар явж байгаа
барилгын хууль тогтоомжоо биелүүлээд, гэрээний үүргээ биелүүлээд энэ одоо барилга барьж байгаа компаниудынхаа бас нэр хүндийг, бизнесийн эрх ашигыг хамгаалах зорилгоор энэ хууль бас орж ирж байгаа гэдгийг бас танд хэлье. Ерөн өнгөрсөн хугацаанд 1992 оноос хойш Улаанбаатар хотын хүн ам 3 дахин, суурьшлийн бус 6 дахин тэлээд энэ их одоо суурьшлийн бус тэлж байгаа хүн ам өсөж байгаа дээр манай барилгачид бол энэ орон сууцуул бодлогыг маш сайн хийсэ. Энд бол бас амжилт байгаа шүү. Өнөөдөр Улаанбаатар хотын бас тал хүн ам нь одоо хэдийгээр орон сууцнд орж чадаагүй байгаа ч гэсэн 92 оноос хойш ингээд явсан үзүүлэлтээр явах юм бол хүн ам 3 дахин өсөж байгаа учраас энэний одоо бас талыг нь бас орон сууцнд оруулсан байна гэдэг бол бас л их том барилгачдын одоо хийсэн энэ нийгэмд бүтээсэн амжилт юм байна. Энэ үнтэй алагтаа цогтой бас юм сөрөг үзэгдлүүд бас гарч байгааг л одоо хэдүүлээ өрсөн сэргийл асан зогсооё л гэдэг байдлаар энэ хууль орж ирж байгаа маа. За зардлын үед бол одоо хуулийн этгээд одоо иргэд аж ахуйн нэгж байгуулах талаас гайгүй. Гол асуудал юугаа барилгын яам, хууль зүйн дотоод хэргийн яам бүртгэл дээр үүсэх энэ мэдээллийн дэд үтс програм хэмжээг сайжруулах ёстой. Энэ бүртгэлийн одоо байгууллагын програм санхүүжилтээс ерөөсөө харамлаад байгаа. Тэгчээд цахим шилжилт одоо бүрэн шилжиж гэдэг. Суур мэдээлэл нь улсын бүртгэлийн ерөнхий газрын харилцаан дээр л байгаа Монгол улсын. Энэ мэдээллүүдийг одоо боловсруулалтыг хийдэг, хамгаалдаг, энийгээ зөв ашигладаг асуудал дээр ерөөсө хөрөнгө мөнгө татаад ийм Монголич гинүүнийг баахан юм дээр өрн тараа хийгээл яваад байгаа. Энийгээ одоо шулуухан хэлмээр байгаа. Өгдөг газар нь өгж одоо бас энэ одоо байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал юм бүх зүйлүүдийг сайжруулах ёстой шүү гэдэг зүйлийг нэгдүгээр хэлмээр байна. За хаягийн асуудал тантай санал нэг байна. Тэгвэл ямар ч байсан хаягжуултыг бол урьдчилан хаяг гэдэг зүйлийг бий болгоод барилгын ажил эхлэхэд одоо иргэд маань бас яг тухайлан хаягн дээр захиалга өгдөг, энэ дээр үүсэх эрсдлүүдэд харцдаг энэ боломжийг л өгье. Ерөн бол хаягжуултын тэр хуулийн шинжилсэн найруулгыг засгийн газар дээр одоо сүүлийн 8 жил ярьж байгаа. Барилгын яам л оруулж ирэх гэсэн. За улсын бүртгэлээс дэмж хариулъя. За улсын бүртгэлийн ерхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч үнэрлэн. За энэ сая 2 асуудал дээр нэмэлт хариулж мэдээлэл өгнө. За хаягийн асуудал бол манай Монгол улсын хэмжээнд бол хамгийн бас асуудалтай анхаармаар ийм асуудлуудын нэг байгаа. Энэ төсөл дээр бол түр хаяг гэж явж байгаа. Гэхдээ хуулийн төсөл дээр хаягийг өртчихсэн авахта тоорт хүртэл тодорхой аавна гэж оруулж ирсэн нь бол энэ хаягийн давхардал болох асуудлаас бол өртсөн сэргийлж байгаа ийм ач холбогдолтой байгаа. Яг практик дээр одоо яаж ийнү гэхлээр хаягийг аваагүй, хаяг нь тодорхойгүй байдгаас захиалгын гэрээ авахдаа яг хаяг тоотоор нь авалгүйгээр тэдгээр блок, ийм байрны А блок гэд авдаг учраас нөгөө захиалгын гэрээ давхардаад байгаа асуудал гардаг гол асуудал бол энэ дээр байж байгаа. Тийм учраас энэ За гүйцэг хариулчих. Хариултаа дуусгая. Хуулийн төсөл дээр энэ хаягийг ингэж тодруулж оруулж ирсэн нь эрсдлийг бууруулах бас ач холбогдолтой гэж үзэж байгаа. За үр дагавар гэж ярьж байна. Одоо энэ хуулийн төсөл хэрэгжиж эхлээд хамгийн гол нь энэ мэдээллийг нээлттэй болгох, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангахж иргэдэд тодорхой мэдээллийг өгснөөр энэ давхар хийдэг, залилан хийдэг энэ асуудал багаснаа, сайн үр дагаварнаа гарна гэсэн ийм хүлээлттэй байгаа.